Монгол ардын үлгээр Зараа Үнэг Мэлхий 3. Эртээ урдын цагт хан хурмас тэнгэрээс энэ ертөнцийн амьтанд өгтөггүй мөнхийн шидийг олгох нэгэн эрдний алтын эмбүү буулган ирүүлжээ. Зараа Үнэг Мэлхий 3 хамт явж байгаад тэр эрдний эмбүүг олж аваад "Чи авна, би авна" гэд хэлэлцэж тохирохгүй их маргаан болжээ. Гэтэл Зараа "Нэг нь аваад явчих л да" гэсэнд Мэлхий "Гуруулаа энийг булаалдаад юу хийх вэ? Ингийн оронд гуруулаа нэг мөрийг тавь. Хэм мөрийг хожвол тэр нь авг" гэсэнд өнөөх хоёр зөвшөөрчээ. Тэгвэл ямар мөрийг вэ гэсэнд Мэлхий "Голын дээгүүр хэн хол үсэрсэн нь авъя" гэхэд Зараа Үнэг хоёр зөвшөөрөв. Зараа яаруу зантай тул нэг үсрээд голын дунд пат гэд очив. Үнэг Зарааг хараад шоолон инээж сүүлээ шарван зогсох зуур. Мэлхий Үнэгний сүүлнээс зууж амжлаа. Үнэгний ээлж ирэхэд голын цаана год гэд үсэрч гарахдаа Мэлхийг сүүлээрээ савж өөрийн зогссон газраасаа хоёор алд цаана гуйдаа шидчихжээ. Үнэг гарч ирмэгцээ голын нөгөө тал руу Мэлхийг хартал Мэлхий харагдсангүй. Гэтэл Үнэгний ард "Ваа" гэсэн чимээ гартал Мэлхий байлаа. Үнэг Зараа хоёр Мэлхийг дургуйцаж "Бид 3 мөрийг тавья. Одоо дараагийн мөрийгээ тавь" гэсэнд Мэлхий "Одоо сархад уугаад хин ихэлж согтсон тэр мөрийг аавна" гэхэд Зараа "Би жаахан уувал согтчихдаг юм а." Харин Үнэг "Би амсвал согтдог" гэхэд энэ үед Мэлхий хизээний гуйвж дайваад унаж байсанд Зараа Үнэг хоёр гайхан "Хөөе, чи яачхав? Би сонсоод согтчихдаг юм а. Би эхлээд согтлоо. Мөрий минийх" гэв. Үнэг Зараа хоёр бас л зөвшөөрсөнгүй. "3 мөрөө тавья" гэхэд Мэлхий "Тэгвэл одоо насаа хилэлцье. Болох уу?" гэсэнд өнөөх хоёр "Болно" гэлээ. "Хэн хамгийн их настай нь мөрийг аавна" гэхэд Зараа "Би 1000 настай." Харин Үнэг "Би түмэн настай" гэхэд Мэлхий энэ үед мэгшин уйлж гарлаа. Зараа Үнэг хоёр "Одоо энэ муу Мэлхий аргагүй үнэнд гүйцэгдэв" гэж санаад "Мэлхий та яагаад уйлав?" гэсэнд "Миний ууган хүү байсан бол үнэхтэй чацуу, отхон хүү минь байсан бол Зараатай чацуу юм байна. Би харин одоо ултал өгтөггүй амьтын юм байна" гэхэд тэр хоёр хэлэх үггүй болжээ. Ингээд Мэлхий мөрийгөө авснаар хан хурмаст тэнгэрийн алтан эмбүү түүнийх болж гинэ. Тэгээд Мэлхий эрдний алтан эмбүүгээ аваад лусын орон руугаа яваад өгч гинэ.